За тэгээд энэ одоо ходоод хатангарсан гэзний эдийн солигдол болсон хүмүүст нийтлэг байдаг нэг шинж тэмдэг нь болохоор ер нь бол турж эцдэг, жин алддаг, булчингийн мас алддаг. За одоо тэгвэл бүгдээрээ шархлаад бус. Одоо ямар нэгэн ханд нь яг ил нүдэнд харагдах юм гэмтэл байхгүй тохиолдолд илэрдэг шинж тэмдгүүдийг бас яриа. Тэгээд мөн энэ дээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг тал дээр товчхон дурдъя. За тэгэхээр зарим хүмүүс, за ялангуяа нас агсан хүмүүс бол одоо нэг хилдэв одоо хотоодыг цочроогоод ах зүйл хэрэглэхгүй. Тэгээд эмчтэр очиод урандуулахаар хид хідэн онш тавьчаад байдаг. Тэрэн дотор бол нэлээд одоо ноцтой гэж хэлж болохоор нөгөө хотоодны хатангашил гидсний эдийн солигдол хүртэл тавигдсан мөртлөө яг ингээ асуумж аваад танд ер нь хотоод гэсэн ямар нэгэн хямрал байна уу, доголдол байна уу гэдээ асуухаар надад бол ерөөсөө өвдөж мэдрэгдэх юм байхгүй штэ гэж ингэж хэлж яадаг. Тэгэхээр энэ бол нөгөө өмнөх ярьсан шархлаад өрөвсөл биш учраас түрүүний хэлсэн тэр хүчтэй мэдрэгдэх шинж тэмдгүүд илэрхгүй байж болно. Гэхдээ тэр хүмүүст яг давтагддаг хэд хэдэн зовирууд бол байдаг. За энэ нь болохоор нийтлэг хилээд байдаг зовир нь болохоор миний хоолны шингэц ерөнхийдөө муудчлаа гэж хэлдэг. Тэгэхээр хоолны шингэц муудах, хотоодн дотор одоо хоол боловсроод хотоод хоосордог. Тэгэхээр тэр хоосролт нь их удаан явагдаад ийм байдалтай. Тэгээ хоол эзний дараа хотоодн дээр ингээд цанхаагаа татуулдаад нэг одоо юу бүхэл юм байгаа юм шиг нэг иймэрхүү мэдрэмжүүд төрөөд байдаг. Тэгэхээр энэ хоолны шингэц муудаад иймэрхүү хотоодн дээр хатуулдах, цанхаах гэдэг иймэрхүү зовир илрээд байгаа нь ерөнхийдөө цаанаа таны хотоодны одоо тэр шархлаад бус өрөвслөөс үүдэлтэй таны хотоодны үйл ажиллагаанд олдоод байгааг харуулж байгаа. За тухайлах юм бол энэ бол ер нь хоол боловсруулдаг шүүрлүүд нь бол бага ялгарч байгаа. Тэгэхээр хотоодны хүчил, хотоодны хүчлийн улмаас цаашаа үүддэг нөө певсин гэдэг одоо бидний гол эзэн мах уурагтай хүнсийг чинь задлж өгж байгаа. Тэр ялгардаг шүүрлүүд нь бол хэвийн хүнийхээс бол маш бага хэмжээгээр зарим хүнийх бол бараг ялгархгүй хэмжээнд очичихсан байгаа. Тэгэхээр ийм бага те одоо өөрөөр хэлбэл нэг бүтэн аяг дүүрэн ялгарх ёстой шүүрэл чинь халбагууд болоод ийм багаар одоо ялгарч байвал мэдээж тэр таны эзэн хоолыг чинь задлж чадахгүй учраас хоол чинь боловсрохгүй шингэхгүй ингээ хотоодн дээр хатуулдах, цанхаах гэх мэтчлэн ийм мэдрэмжүүд төрнө. За тэгэхээр ер нь бол таны ганцхан хотоодны биш цаашлаад таны одоо бусад хоол боловсруулах эрхтнүүд тухайлах юм бол одоо цөсний дутмагшил, нойруулчхан шүүрэл одоо энзимийн ялгаралт багасах эдгээрээс болоод хоол шингэхгүй ийм завирууд л илэрдэг. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар авах арга хэмжээ нөгөө шархлаатай хүмүүст авах хэрэгтэй арга хэмжээнээс бол арай өөр болж ирдэг. За мөн одоо энэ хотоод хатангашилтай одоо энэ шархлаад бус өрөвсөлтэй ийм хүмүүстээр илэрдэг нэг зовир шинж тэмдэг нь болохоор гидсэн хямраад байдаг. Зарим хүний хувьд бол гүйлгээд байдаг, зарим хүний хувьд болохоор өтгөн хатаад, зарим нь болохоор яг одоо заримдаа өтгөн хатаа, заримдаа гүйлгээд гэх мэтчлээ ийм байдал бол илэрдэг. Тэгэхээр гидс хямрна гэдэг маань өөрөө хотоодны үйл ажиллагаа ялангуяа шархлаад бус өрөвсөлтэй байгааг л харуулж байгаа. За яагаад гэх юм бол бидний хоол анхаарсандаа хотоодонд одоо боловсрж байгаа шүү дээ. Тэгэхээр хотоодон дотор бидний эзсэн уураг одоо нүүрс ус задарч сайн чадаагүй. Тэгээ гидсэнд орж ирсэн хойно бидний өөх тос те нүүрс ус эслэгүүд маань сайн ингэж бидээ шингэх хэмжээнд орж задарч чадаагүй. Инээс болж бол бидний гидс хямрах одоо хоолны одоо юу гидс дүүрэх гэх мэтчлээ ийм шинж тэмдгүүд бол илэрдэг. За тэгээд хоолоо боловсруулж чадаагүй юм чин тэр дараагийн шатанда нөгөө хоол чинь яг үгээр гидсэндээ очиод эсэлдээ тэндээ илжирэл явагдаад эндээс болоод гидсний хий ихээр үүснэ. Ингээ энэ үүссэн хий чинь дээшээгээ хэхрүүлэх байдлаар эсвэл одоо гидс хуржигнах тэгэл юу унгах гэх мэтчлээ ийм байдал одоо их нэмэгддэг. Тэгэхээр эдгээр нь болохоор ер нь бол эдгээр гидсний хямрал нь болохоор таны хотоодонд хоол боловсруулж чадахгүй байгааг илтгэдэг байгаа. За мөн одоо энэ гидс хямрахны шалтгаан нь болохоор хүнсний үйл зохицол гэдэг зүйлээс болдог. Тэгэхээр хүнсний үйл зохицол гэхээр одоо ерөнхийдөө хүнсэн дотор агуулгаддаг уургийг таны бие боловсруулж чадахгүй. За тухайлах юм бол сүүн бүтээгдэхүүн дотор байдаг уураг. За мөн одоо үр тариа буудаа тийм ээ эдгээрт байдаг уураг эдгээрийг бол таны бие өөрөө задлж чадахгүй. Тэрийг боловсруулж чадахгүй. Инээс болоод гидс хямардаг. Тэгэхээр энэ уураг одоо задлаад тийм ээ энэ боловсруулах хамгийн анхаарч бол хотоодонд явагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр хотоодонд энэ процесс дутуу явагдсны улмаас гидсэнд бол энэ гидс хямрах ийм асуудал бол хүрч байгаа. За тэгээд энэ одоо хотоод хатангарсан гидсний эдийн солигдол болсон хүмүүст нийтлэг байдаг нэг шинж тэмдэг нь болохоор ер нь бол турж эцдэг, жин алддаг, булчингийн мас алддаг.
За ягаад тэгэхээр түрүүн би хэлсэнчлэн уургийг боловсруулж хүний биед ингээд цусан дотор орж яваад тийм ээ бидний эд эсэд очиж тэр уургийн хэрэгцээг нь хангаж өгдөг тэр зүйл бол бидний хотоодны хүчил түгээр өдөөгдөж байгаа задлагч бодисод байгаа. Тэгэхээр хотоод хатангашилтай хүмүүсийн хувьд бол одоо энэ бүх процесс нь доголдоод тухайн хүнд шимт хижээлийн одоо дутагдал бол үүсдэг. Тэгэхээр бидний биед хэрэгтэй маш олон амин хүчлүүд те үл орлогдох амин хүчлүүд байгаа. Тэгээ дээр нэрдэс бодис витамин байна. Тэгэхээр энэ бүхэн хүний биед нийлэгжээд хүний биед шингэх энэ болгонд бол хотоод бол маш чухал үүрэгтэй оролцдог. Тэгэхээр хотоод гидсний үйл ажиллагаа доголдсноос болоод илрэх маш том одоо шинж тэмдэг бол жин алдаж булчингийн мас алдах юм байдаг. За тэгвэл энэ тохиолдолд бид нар авах арга хэмжээ нь юу ах вэ гэхээр хотоод хоол боловсруулах эрхтнийхээ өөрийнх нь ялгаруулдаг төшөөллийг дэмжих үз тийм хоол хүнс иднэ. Боловсруулж чадах үз хоол хүнс иднэ. Өөрөөр хэлбэл өөрийнх нь боловсруулж чадхаас давсан хэмжээтэй хоол хүнсийг хэрвээ өдөр тутамдаа идэх байх юм бол тэр хоол боловсруулалт бол ерөөсөө хэвийн явагдахгүй, шингэц хэвийн явагдахгүй. Тийм учраас та хотоод гидсээ боловсруулж чадах хэмжээгээр дэглэмтэй хоолн дээр нь та өөрийнхөө хотоод гидсний ялгаруулах шүүрлүүдийг дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ дэмжихийн тулд таны хүнсний бүтээгдэхүүний сонголт бол маш ухаалаг болох хэрэгтэй. Дээр нь одоо ижил хоол боловсруулах шүүрлүүдтэй ижил найрлагатай тийм хүнсний бүтээгдэхүүний сонголтоос гадна нэмэлтээр нөхөн сэргэх юм эмчилгээг та хийж өгөх шаардлагатай болдог. За бас нэг чухал одоо арга хэмжээ нь юу вэ гэхээр хотоод гидснийхаа булчингийн үйл ажиллагааг дэмжинэ. За тэгэхээр бид нар ер нь нас ахихын хэрээр бидний бүх булчингийн тэрэн дотроо бидний хоол боловсруулдаг үлгэр булчингуудын үйл ажиллагаа тоглолцсон байдаг. Тийм учраас бид нар тэдгээр булчингийн хэвийн үйл ажиллагааг дэмжихийн тулд гаднаас нь бид нар тийм ээ одоо юу хийж өгнө шүү дээ, иллэг хийж өгнө. Тэгэхээр энд бол бид нэр тосон иллэг хийх, мөн халуун жин тавих, мөн тодорхой юм амьсгалын дасгалыг хийх гэх мэтчлэн иймэрхүү байдлаар, эмгүү байдлаар бид нар энэ хотоод гидснийхаа гөрүүлзэх хөдөлгөөнийг дэмжиж хоол боловсруулах чадамжийг нь дээшлүүлж өгөх шаардлагатай. За ингээд та бүхэн шархлаад болон одоо шархлаад бус одоо хотоодны өрөвслийн үед яг ямар дэглэм барих уу, ямар иллэг дасгал хийх үү гэдэг ингээд асуулт төрж байгаа. Тэгэхээр энд танд туслах бид нар сургалтыг одоо энэ 11 сарын 25-нд явуулах гэж байна. Тэгэхээр бүртгэл нь явагдаж байгаа. За өнөөдөр чинь 11 сарын 15 болж байна тийм ээ. Тэгэхээр 19 хүртэл бол бид нар үндсэн үнээсээ хөнгөлтэй үнээр сургалтынхаа бүртгэлийг хийж байгаа. Тэгээд одоо энэ юугаан 20-оос эхлээд бол бид нар үндсэн үнээрээ суудлаа баталгаажуулна. Тэгэхээр та амжаад одоо энэ хөнгөлөлттэй үнээрээ бүртгүүлээрэй. За ингээд удахгүй та бүхэндээ хэрэгтэй дараагийнхаа нэг зөвлөгөө бичлэгээр уулзцгаая. Хотоод гидсээ эмгүү ангаацгаая. Хотоодоо эмгүү ангаая гэд манай ээлжид нэгэн сургалт 11 сарын 25-нд эхэлнэ. За бид нэр энэ оныхаа хамгийн сүүлийн сургалтыг та бүхэндээ зарлж байна. Тэгэхээр 5 өдрийн туршид та өөрийнхөө хотоод гидснийхаа үйл ажиллагааг яаж хэвийн болгох вэ гэдэг тал дээр хэрэгтэй маш олон зөвлөгөө мэдээллүүдийг хүлээж авах болно. Хэрвээ та хотоодны ямар нэгэн улаалт өрөвсөлтэй түүнийг яаж ангаахаа мэдэхгүй яваад байгаа бол таны хотоодн дээр шалбархаа шархлаа байгаад таны хотоод хатангашаад эхэлчихсэн байгаа бол танд хэрэгтэй тэрхүү мэдээллүүд танд очино. За та хэрвээ энэ сургалтын талаар мөн хэрхэн бүртгүүлэх талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол комент хэсэгт нэггээ биччихээрэй. Тэгэхээр бид нэр яг энэ хүмүүстэл дэлгэрэнгүй мэдээллийг хувийн чатаар нь хүргэх болно. 11 сарын 19 хүртэл бид нар эрт бүртгүүлээд суудлаа баталгаажуулсан хүмүүстэй тодорхой хувийн хямдралтай хөнгөлтэй үнээр бол сургалтандаа хамруулж байгаа. За мөн манай өмнөх сургалтуудад та хамрагдаж байсан бол мэдээж та хөнгөлтэй бүртгүүлэх болно.